3 асуулт байна. За нэгдүгээр тийм үзэл баримтлалын хувьд стандартыг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний одоо болгож ер нь заавал дагаж мөрдөх гэж орж байгааг би ер нь жоохон ойлгохгүй байна. Тэгээ бид нар ч одоо ингээд юу яаж байгаа шүү дээ. Хуулиар ер нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг бид нар чинь хуулиар тэгээ хууль тогтоогчийн зүгээс эрх мэдлээ шилжүүлж бид нар захиргааны гүйцэтгэх одоо засаглал өгж байгаа. Тэгээ стандарт гэдэг юм бид нар ерөнхийн ингэж нэг тодорхойлцоод тэгээ стандарт нь заавал дагаж мөрдөх хэм хэмжээ байна гэхээр ингээд нэг зэрэгцээ нэг баахан дагаж мөрдөх ийм нэг систем үүсгэх гээд байна гэж харж байгаа. Тэгээ олон улсад стандарт гэдэг чинь юу юм бэ гэдэг заавал дагаж мөрдөх хэм хэмжээг бол хууль тэр регулейшн юу гэдэг захиргааны хэм хэмжээний актаараа хийдэг. Стандарт бол өөрөө салбарын тэ эсвэл юуны одоо бүтээгдэхүүний юм юунууд байгаа шүү дээ. Тэгээ салбартаа энэ чинь гол нь нөгөө нэг аюулгүй байдал, тохиромжит байдал, үр ашигтай байдалд одоо зориулаад процессын стандарт байж болно, менежментийн стандарт байж болно, аюулгүй байдлын стандарт байж болно, бүтээгдэхүүний стандарт гэж байж болно. Тэгээд энэ стандарт гэдэг юм маань өөрөө одоо зарим хэсгэнд заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болчоор бидний хуулийн дагаж мөрдөх хэм хэмжээний системчлэл дунд их гажуудал гарах гэдэг юм шиг санагдаад байна. Тэгээ энэ дээр бас та бүхэн байна яагаад ингэж сонгосон гэдэг нэг эхлээд хариулт авъя. За хоёр дахь асуулт бол таны амар сайхан сайдын хэлж байгаа яг зөв үү? Бид нарт энэ төрийн хэн шалгалтын асуудал бол маш их юм тархаа бутархай яг хэн шалгалтаа хийх ёстой газар дээр хэн шалгалт явагдахгүй байх нөхцөл байдал үүссэн байна. Тэгээ энэ хуулийг харахаар 29-р зүйл дээр төрийн хяналт гэдэг юм шин зүйл заалт байна л да. Уншихаар яг нөгөө энэ юуг техникийн зохицуултыг хэрэгжил стандартыг хэрэгжилтийг хянах эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ. За энэ минь ингээд нөгөө улсын байцаагч хүм малын эрүүл мэнд хүрээлэн байгаа орчин нийтийн ашиг сонирхол хохирол боловсруулахгүй бүтээгдэхүүн энэ одоо бусад хуулиар хэрэгжүүлэхээр заасан бүтээгдэхүүний тохирлын баталгаар эсгэлт хяналт тавина гэдэг нэлээ юм чиг үүрэгтэй. Зохион байгуулалтын хувьд энэ улсын байцаагч нар хаана харьяалагдах юм? Одоогийн тархаа бутархаа янз бүрийн яамдууд одоо юу гэдэг энэ дээрээ байх гээд байна уу? Эсвэл энэ стандартын газрынхаа доор байх гээд байна уу? Ямар хүрээнд энийг харж байна гэдэг хоёрдугаар асуулт байна. Гуравдугаар асуулт уг нь яг энэ таны бас энэ хуулийн үзэл санааны нэг чухал юм маш одоо дэмжүүштэй юм байгаа юм л да. Энэ хүн малын эрүүл мэнд хүрээлэн байгаа орчин нийтийн ашиг сонирхол хохирол учруулж болцсохгүй юм дээр заавал төрлийн үнэлгээтэй эсхийг нь хийнэ. Гайлаар гадаадаас Монгол улс руу орж ирэх гэж байгаа бол энэ дээр нь заавал гайлын байгууллага хэн шалгалт хийнэ гэд. Бид нар угаасаа хүний ам руу ордог хүнс байд юм уу, эм байд юм уу, тэр тамхин байд юм уу, энэ бүх юм дээр хяналтаа ерөөсөө хийж чадахгүй болцсон. Ялангуяа гаднаас орж ирж байгаа юм дээр ямар ч хяналт алгаа. За энэ дээр хуулийн дээр бид нар гайлын байгууллага хийнэгээ оруулчихж байгаа юм байна. Тэгтэл би одоо тамхины хяналтын хуулийн дээр ажиллах гайлын байгууллагатай ажиллагаар гайлын байгууллага маань энэхүү стандартыг хэрэгжилтийг эдгээр шалгаж чаддаг лабораторитой хэсэг нь их тодорхойгүй байгаа байхгүй юу? Одоо энэ тамхи чинь ингээд их хямдхан байна. Эн чинь дотор нь одоо янз бүрийн байгаа юм. Хуурамч тамхи байгаад байгаа юм уу? Энийг та нар шинжилж чаддсан юм уу гэхээр мэдэхгүй. Тэгээ одоо гайл манай лаборатори чи их муу штэ. Тэр энэ лабораторийн хүчин чадал, энэ хэн шалгалтын хүчин чадлыг ер нь яаж хийж ээж та бүхэн энэ хуулиа хэрэгжүүлж чадна гэж үзэж байгаа. Энэ бол маш чухал юм. Би энийг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр тооцоо судалгаа байна уу гэдэг энэ гурван асуултан дээр эхлээд хариулт авъя. Тэгээд тодруулъя. За шадар сайд амар сайхан хариулт өгье. За намчин гишүүн бас чухал асуудал ярьж байна. Нэгдүгээрт бид олон улсын одоо гэрээ хэлцээр конвенцэд нэгдсэн олон шаардлагуудыг биелүүлэх шаардлагатай болдгоо. Энэ нь өөрөө зөвхөн олон улсын төдийгүй манай улсын одоо стандарт үйлчлэгээ бараа бүтээгдэхүүнүүдийг зах зээлд дотоод төдийгүй гадаад гаргахаас гадна гадаадаас дотоод орж ирэх бүтээгдэхүүн үйлчлэгээнд хяналт тавих юм тогтолцоо бий. Жишээ нь манай улс бол ISO, IEC болон энэ одоо стандартуудын байгууллагын гишүүнүүд энийг хэрэгжүүлдэг. Стандартыг одоо заавал дагаж мөрдөх болон сайн дураар дагаж мөрдөх гэж хоёр ангилдаг. За манад бол одоо ингээд сайн дураар мөрдөх одоо тал руугаа орцсон учраас өнөөдөр эрүүл мэнд хор тавдраас алхаа болсон хүнс баталгаатай асуудал хөндөгтөө зогсохгүй хүний амнаас эрүүл мэндийг занал хийж байгаль орчин утаа унаар хөрсний бохирдол гээд энэ бүхэн бол дур зоргоороо явсан, эмэг цэгцгүй явсан. Хүсвэл биелүүлнэ, хүсэхгүй бол биелүүлэхгүй гэдэг ийм хэл хязгааргүй дур зоргын асуудал явсан учраас өнөөдөр бид эрүүл мэнд амнаас цаашлах юм бол
үндэсний аюулгүй байдлаараа хүртэл эрсдэлд орох юм нөхцөл бий болчиход байгаа юм. За өнөөдөр энэ хууль үйлчлж байгаа хууль бол өөрөө зүгээр л одоо хүсвэл дагаж мөрдөхгүй ч байж болно гэдэг ийм тогтолцоо байгаа учраас бид сонголтыг бий болгож байгаа юм. Хэрвээ би одоо энэ усыг сонгож авсан бол энэ стандартыг сонгож авсан бол яг энэ стандартыг л хэрэгжүүлэх гэж байгаа. Сонгож аваагүй бол үгүй гэвэл тэр хүний өөрийн эрхийн асуудал. Тэгэхээр бид энэ хэн нэгний сонголтоос болоод хүн амаараа хохирдог, эрсддэг, хорддог, одоо тэгээд төрдөө ч итгэдэггүй, улс төрчөддөө ч итгэдэггүй, явж өөрсдөө ч итгэдэггүй ийм одоо нийгмийг бий болгоцсон юм чинь л өөрөө стандарт бий болчиход байгаа. Барууны стандарт гэдэг бид одоо их толгойгүй шуурцгаадаг, бүгдийг хэрэгэлдэг гэсэн мөртлөө өөрсдөө нэг хэлж байгаа. За хоёрт нь хяналтын тавих хэрэгтэй гэхээр энэ салбарт байгаа одоо шинэ эрүүл мэндийн хяналтыг бол эмнэлгийн хяналтыг эрүүл мэндийн яам нийт иргэдэх хяналтын байгууллага тавих хэрэгтэй. Стандартаа өөрсдөө төрийн болон төрийн бус байгууллага хувь хүний боловсруулсан стандартыг эрүүл мэндийн яам өөрсдөө техникийн хороотойгоо зөвлөж оруулж танилцуулаад стандартын газараа батлуулах ёстой. За тэгээд 3 дугаар асуудал бол түрүү ярьсан энэ импортын лабораторийн асуудал бол гайлын ерөнхий газрын харьяа 20 цэрийн лаборатори хил дээр байдаг. Энэ өөрөө хангалттай одоо хяналтаа тавих боломж нөхцөл нь бүрдээгүй гэж үзэж байгаа. Тоног төхөөрөмжийг шинжлэх ёстой. Бид одоо системийн шинжилгээ хийж стандартыг сахимжуулъя гэж байгаа. Мэдээлэл технологи хиймэл оюун ухаан дээр суурилаад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний гарал үүслэр нь нэр төрлөөр нь цаашлах юм бол одоо өнгө зүс хэмжээ дамжаа орчин найрлагаар нь хүртэл шууд хил дээр одоо хянаад болов болно болохгүй бол оруулахгүй гэдэг энэ тогтолцоогоо бий. За 4-р эндээс нэмэлт хариулт өгье. 1 минут. За Номжим гишүүний асуултан дээр нэг тодруулга яжаа. За засгийн газрын 291 дугаар тогтоол гэж байдаг. Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт буюу хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчин. За улс орны аюулгүй байдал сөрөг нөлөө учруулж болзошгүй бүтээгдэхүүний төрөлөө авч заавал тохирлын үнэлгээ буюу тохирлын баталгаажуулалтанд орж тэрийг бол улсын хэлээр бид нар хэрэглэх ёстой. Одоогийн яг байдлаар болохоор стандарт хэмжил зүүн газраас бол нийт одоо 27 бүлгийн 94 зүйлийн болоод 256 төрлийн бүтээгдэхүүний тохирлын баталгаанд одоо бид нар хамруулж чадж байна. Бусад баталгаажуулалтын байгууллага, хувийн баталгаажуулалтын байгууллагаас бол нийт 6 бүлгийн 25-нд 88 нэр төрлийн баталгаажуулалтыг бол бид нар ингээд хамруулж чадж байгаа. За энд бол тохирлын үнэлгээнд буюу хамруулж чадахгүй 17 бүлгийн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид нар одоо хамруулж одоо чадахгүй байгаа. Одоо энэ цаашид бол 291 буюу заавал одоо тохирлын үнэлгээнд хамруулах бүтээгдэхүүнийг шинжилж батлах цаашдаа одоо энэ дээр бол ажиллаж. За Өцөрнгийн Номжим гишүүн тодруулж асууя. За хоёр юм байна. Одоо манай шадар сайдад бас тэр мэргэжлийн хүмүүс сайн зөвлөмөр байна. ISO стандарт чинь зарим нь заавал дагаж мөрддөг, зарим нь заавал дагаж мөрддөггүй юм байдгүй байхгүй юу? ISO стандарт чинь бүгдээрээ волонтери буюу сонгон хэрэглэх. Ямар үед энийг заавал дагаж мөрдөх шаардлагатай болдгоо гэхээр нэгдүгээрт хууль юм уу захиргааны хэм хэмжээний актаар ISO-г давал дагаж мөрднө гэдэг. Хууль юм уу яг хэм хэмжээний актан дээр энийг оруулсан үед. Хоёрдугаарт за мэдээж нөгөө иргэн хоорондын олон улс хоорондын гэрээ хэлцээр тендерт заавал энэ стандартыг хангасан байх шүү гэдэг нөхцөл оруулсан үед тэнд оролцож байгаа талуудын хувьд бол заавал дагаж мөрдөх нь. За 3 дугаарт энийг бол тусгаалсан одоо энэ industry practice буюу яг салбартаа энийг авъя гэдгийг энийг баталгааж өгсөн тохиол. Тэгэхээр ерөөсөө анхнаасаа яхта ISO стандарт гэдэг юм чинь заавал дагаж мөрддөг юм бол биш байхгүй юу? Волонтер. За шадар сайд хариулт өгье. Номжим гишүүн буруу ойлгосон. Би ISO-г заавал дагаж мөрднө гэвгүй. Стандарт өөрөө дотроо үндэсний ч бай олон улсын ч бай заавал зайлшгүй болон сайн дуруу дагаж мөрдөх гэж ерөнхийдөө олон улс оронд ангиллагддаг. За стандарт яагаад заавал дагаж мөрдөх ёстой байдгүй гэхээр ялангуяа эрсдэлд үндэссэн шаардлагууд өөрөө стандартууд заавал дагаж мөрдөх ёстой байдаг. За та өөрөө бас хуульч хүн маш сайн мэдж байгаа. Манай улс оронд одоо бид нар гараад явхаар ер нь эрсдэлгүй салбар байна уу? Эрсдэлгүй сэдэв байна уу? Эрсдэлгүй амьдрал байна уу? Тэгээ одоо энэ асуудлуудаа бүгдээрээ ингээл одоо буруу ойлгоод буруу яриад буруу тайлбарлал их хэлхэл юм болвол
өөрөө энэ дахиад хэдэн 10 битгийл 100 жилийн дараач бид нар энэ зовлонгоос ангижихгүй. Ер нь ойрын зовлонгоо мартахгүй бол холын зорилгодоо өрөхгүй гэдэг шиг бид нар энгийн бүв энэ одоо За Оцронгийн Номжим гишүүн тодруулчихсоё. Амар сайхан сайдаа би зарим стандартыг заавал дагаж мөрдөх ерөөсө болохгүй гэж хэлээгүй шүү дээ. Логик нь буруу байхгүй юу? Стандарт өөрөө дагаж мөрдөх, заавал дагаж мөрдөх баримт бичиг биш. Гэхдээ хуулиараа юм уу? Дүрм журмаараа хууль тогтоогчоос иргэсэн хүрээнд энийг заавал дагаж мөрднө гэдэг эндээ шигтгэж өгжөөж анх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болно. Тэгээ энэ нэн чухал юмнуудаа заавал хуультайгаа, журамтайгаа ингэж ихийг авч эндээ шигтгэх ёстой гэж байгаа. За хоёрдугаар тэр төрийн хяналт гэдэг дээр бол энэ дээр бас хаана анхаармаар байна. Та сая бол юм эмнэлгийн бүтээгдэхүүний тухай хэллээ. Хүнсээ тэгэхээр хэн хянах юм? Одоо ингэ нөө мэргэжлийн хяналт байхгүй болсон чи орон нутагт босоо тогтолцоотой мэргэжлийн хяналт байхгүйгээс нөө дүүргийн тамийн газартаа нэг мэргэжилтэн харьяалагддаг болсон. Нэгдсэн шалгалт гэдэг юм байхгүй болсон. Тэгэхээр яг энэ бусад одоо орнуудын жишгээр хамгийн хяналт байх ёстой хүнс, эм, за одоо юу гэдэг өөр одоо тэр наривчлсан юм байх юм бол энийг хяндаг нэг тийм босоо тогтолцоо цөмөрөө хийж авахгүй бол ингээд. За хариулт өгье. Дөрөвдүгээр эндэр. За Номжим гишүүн асуултанд хариулъя. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг бас салбарын яамдууд өгцөө. Мэргэжлийн хяналт гэдэг байгууллага бол байхгүй болоогүй. Салбарууд өөрөө доороо бол мэргэжлийн хяналтынхаа чиг үүргийг хэрэгжүүлээд явж байгаа. Манай стандарт техникийн зөвхөн тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль дээр одоогийн шинжилсэн найруулгын төсөл дээр тэр салбарынхаа хяналтын байгууллагатай л хамтарч ажиллая гэж байгаа. Тэгээ салбарын хяналтуудтайгаа хамтарч стандартын дагуу хяналт тавья гэж байгаа. Тэгэхдээ бид нар стандартыг бол энэ дээр тавигдах тэр хяналтын хуудас гэж байдаг. Тэрэн дээр л стандартын дагуу хяналтаа тавиад тэрнийхээ дагуу хамтарч ажиллахад асуудал. Тэгээд тухайн салбар дээр ямар хичнээн стандарт байна. Тэрнийхээ стандартыг яаж хангуулж байна. Тэрэн дээр нь бид нар л хамтарч ажиллах журмаар л энийг асуудал дээр хандаад явах юм бол асуудлыг бол энэ хуулийн дээр тусгаж өгсөн байна. За Шадар сайд нэмж хариулъя. яг ер нь бол мэргэжлийн хяналтыг өөрсөн зохион байгуулах гол шалтгаан бол мэргэжлийн бус үзэл одоо сонирхлын за дээрээс нь стандартын бус авилгалын хэмэл тогтолцоо хаасаагүй бий болсон шүү дээ. Тэгээ бодлого гаргадаг газрын хэрэгжүүлдэг газартаа хяналтаа нэгтгэхийг л салбарынхаа яамд нь харьяалуулсан. Дээрээс нь аймаг орон нутгийн нийслэл аймагт нь харьяалуулсан. Тэгээ тогтолцоо мянга сайн байгаад хүмүүс нь ажиллахгүй албан тушаалтнууд нь өөрсдөө ажил эзэнгүүдийг асуудал дундаа хайдаг ийм нөхцөл байх юм бол одоо ямар ч нөхцөл байдалд мөрдөгдөхгүй ийм асуудал мэдээж одоо бүх зүйл сайхан болцсон гэж хэлэхгүй анхаарах сайжруулах зүйлүүд бий хяналттай зохион байгуулалтаа бүх төвшөндөө хамгийн гол нь уялдуулах ёстой. За дээрээс нь тогтолцоогоос хайжуулах ёстой хяналт өөрөө тэгээд ямар нэгэн эзэнгүй хариуцлага яригддаг биш стандарттай хариуцлага байяал гэдэг л ийм асуудал ярьж байгаа юм. За цагаан хүүгийн Эдэр Бат гишүүн асуулт асууя. За